яах вэ гэж ярьж байгаа дадлаж баталгаа алуулсан. Ийм л байгаа. Ерөөсөө капитализм юм бол өгний нэг kingdom of money гэж үүсгэж яриад байлаа. Тэгэхээр би энд нааны төхөөрөмжөөс гадна би энд нааны стандарт гаргасан байна. Тэгэхээр стандарт болохоор импортыг хамгаалах дипломат арга байхгүй англи маягийн арга. Тэгэхээр энэ нааны стандартаар хийгдэх компьютер телевизээр гаргасан оруулах гэх юм бол бүх захиалгын натрээр би энийгээр хийхэд Монголын бүх инженерийн ажлын байрыг хангах. Тэгээд импортыг оруулаад импорт багасаад экспорт хийх юм бол гарвагч байгаа 1000 төгрөг $100 болох байхгүй. Энэ хүмүүсийг аврах хоол байхгүй. Энэ хоол байхгүй Монгол сүн бид нэр 1000 ухаантай хуульч байгаа Монгол сүлжихгүй байхгүй. 1000 ухаантай эдийн засгийн хөгжихгүй энэ багшлах хэрэгтэй байхгүй. Энэ одоо төхөөрөмж жаадаг мэт хийдэг. Тэгэхээр энийг хийж чадахгүй гэж бид сайн зарим одоо хоёрын гэсэн манай актив хийж чадаагүй гэж чи яаж хийж чадах ингээд одоо хөөхгүй нийт хөгжиж өгөөг байхгүй. Яг үнэхээр актив даасан хийж хийж болоо чиглэл. Тэгэхээр би нэг Монгол хүн хийж би тэнд ажиллаж байгаа гэсэн хэрэг итгэхгүй тийм. Тэгэхээр би хийж үзүүлээд итгүүлээ. Тэгээд нэг хийжлээ. Тэгээд би одоо энэ чинь үйлчлэстэй байгаа шүү дээ. Одоо миний өөрөө Монгол үйлчлэстэй. Энийг хүмүүст өгөөд тийм. За хүмүүс бүхэл энэ бас л байгаа. Энэ интерактив гэх компани энэ хүнд ажиллаа 2 жил энэ хүн сургууль интерактивын хэрэглэгчийг хямдхан бусаараад явж байгаа. Тэгэхээр энийг хамгаалах патентын газар биш байхгүй. Энэ дэлхийн түүхэнд яаж хамгаалсан гэхээр Монгол зах зээлээр Монгол ухаанаар хамгаалсан байна. Итгэл байны зах зээлийг тэрний олон булааж болохгүй шүү дээ. Энэ дүрмээр хамгаалсан. Бүх капитализмын, фашизмын, коммунизмын бүгд найрлаа. Ааслал байлаа. Гэтэл манайхан нөгөө тархиа угаалгасан чөлөө төрслийг тэнийг юм сууж ирээд тэнийг дүрмээр тоглоод байгаа байхгүй. Их тэр тэргүүдийг заасан тэргүүдээс Америкийн банкээс өөрсдөө энэ баялаг гэж үзүү хүмүүс байхгүй. Тийм болохоор энэ зовлон жаргал мэдхгүй. Тэгээд смарт гэдэг нь бол үүсэнд технологи. Жишээ нь Амберг гэсэн гоцол ингээд Европ гарсан чи евро стандарт аудит дээр стандарт ингээд 2 сая евро жил болсон бид яаж хийх тийм бодлоор тэрүүсээ даваад ашиглахгүй шүү. Тэр бол англи дээр байна. Тэгэхээр англи гэдэг логоо үздэг англи өөрсдөө их байхгүй. За би логог хийж байлаа гэдэг нэг англи хийснээр бэрээ хийгээл. Тэгэхээр яг энэ англи стандартыг оруулах байхгүй. Тэр хардвер, софтвер. Тэр миний нааны стандарт болохоор англи стандартын талын хаяа талын хавц яа гэх тийм чинь нэг уруу технологи хаяа үзүүлдэг. Чиний жишээлбэл одоо жишээ циркуляр бүхэл үүсгэх 2 арга байдаг. Жишээ нь одоо бүхэл одоо захиа хэлтэй гаднаас тэгэхээр захиагаа би ширээнд тавьсараа ширээ дүүрэх би софт аваад юм тийм. Гэтэл энэ бүхэл чиглэл явсараа дүүрлээ тийм дүүрэн дээрээс нь хийж хийх захианы хайц дүүрлэж болно тийм. Тэгээд дээрээс нэг дүүшлэг гэдгийг мэддэг 2 янзын арга байдаг юм байна. Би нэг холбооны компанид ажиллаж байсан. Тэгээд нэг нь болохоор аяг хэцүү. Хоёр юм гоогаад ингээд ассемблер дээр хуваах үйлдэл хийгээд үлдэхийг ашиглах байхгүй. Тэгэхээр энэ хуваах үйлдэл чинь асар их процесс байхгүй. Тэгээд яг хоо систем бизнесүүд бол ажиллах заяа. Систем бизнес болгонгууд чинь банкнд ороод төлөвшдөг байхгүй. Одоо инновашны хайцыг та хараа 8 цаг үед ингээд ажилгүй гацдаг шүү дээ. Одоо тэр чинь тэр эмбедд хийхээс амар том үйлчлэл систем ингээд хардвер том баг эмбедд хийхээс ажиллаад тэр миний үйлчлэл систем ажиллаж аюу хурдтай тэр шиг тийм банк гарахгүй. Тэгээд би тэрийг хийвэл бүгд $5 шийдэж болох байхгүй. Тэр надад усын захиалга байж бидгийг $5 хийнэ. Компьютерыг $10 хийгээд зарж болно. Хардвер одоо процессор шүү дээ. Тэгэхээр англи дөрөв хэдэн зуун саяын захиалгаар тэрийг 20 паундаар зарсан байхгүй. Үүнсэндээ нэг $10 зардал байхгүй. Энэ хардвер мөнгө шүү дээ. 12 центээр авдаг байхгүй. $1 шүлдэг. Тэгээ энэ бизнесийг би тэнд хацаад бүгд атархаад нэг шээс авах гэдэг тэгсэн байхгүй. Тэгээд яаж энэ шиг Монгол руу оруулах вэ? Тэр чинь та нар бодлоо 100 жил хөгжсөн асар тэр бомбаар ингээд задуулаад хөгжсөн тийм одоо дайм үнсэн тэр том улсын технологиг сурахын тулд би хагас үйлсээр ажиллах болж байна. Тэгээд
ажлын 8 цагаар дуусах гэжтэй чи нөгөө чинь бодогтой болохгүй. Тэгээд буцаж ажил дээр очиод дахиад 2-3 цаг суугаад энэ 24 цагийн 16 цаг ингээд ажиллаж зарим өдөр бүр хонж ажилласан. Яг софтвер ажлын нэг муухан зам болохоор шинж. Яг ингээд чи нэг ингээд хэл даваад орсон бол тэнд дотроо чи дуусгаж салахгүй дараа нь тэр хэлийг мэдэх амар хэцүү байна. Тэгээд нэг тэгээд хонж онцсон цаг хугацаа аюул болдог юм. Тэгээд би бүр 35 даа хотоодод ордоосон чинь 80 настай чавхан шиг байсан байна. Тэгээд манай энэ чинь хамгийн сайн хөгшин болсоор үзсэн шүү. Тэгээд миний царай юмыг хараад дурамдуугаа нэг хараад үгүй чи хэдэн настай хөгжиж байвал тэр одооны хүүхдүүд их сонир болж байгаа байхад байна. Тэгэхээр миний нөгөө аюуны стресс чинь дотоод ирэх хотоодод очиж чийдэг. Тийм шүү. Энерги хадгалах хуулиар тэр чинь тэгээд хүчин мөчний юмнууд ингээ болох гэдэг ингээ сүнс цайгаалт нэг үнд гаргахад ерөнхий мэндээр хаварсан. Гэхдээ яг би одоо энийг ингээ одоо надад Монгол цагаалын хүчин бол итгэж байны дүрмээр англи амир шиг өнөөдрийн англичууд надад Монгол цагаалын хүчин бол би өөрөө хийх хэрэггүй байхгүй. Яг тийм инженеруудад энэ үйлчлэл системээ зааж өгөө. Би өөрөө зөвхөн маркетинг хийгээд бидний хүүхдүүд зааж өгвөл тэд нар энийг хөгжүүлэх байх ёстой байхгүй. Тэгээд зах зээл Монгол улсаас миний юу гэж боломжгүй. Шинэ Samsung дээр ажиллаж байгаа инженер Samsung-ын даргацыг хийгээд зарах хэрэггүй шүү дээ. Ерөнхийдөө Samsung өөрөө хийдэг байхгүй. Өөрөө хийсэн хэдэн олон компани гарчаад тэгээд нэг компани 3 хүнтэй тэгээд эдгээр хоорондоо өсөлтөд хөгжүүлж байна. Тэгэхээр ихэд Монгол дараа чиглэл төрсөн энэ хоёроо хослол байдаг. Гэвч тэрээс Монгол байх байхад чиглэл төрснийг хийхээр гэрийн тоон байх байхад үн хайцсантай адилхан болчих байна. Тэгээд та нар одоо нааны стандартыг стандартаараа тайлбарлах харах тийм. Англи агаар Монголын хэлийг хамгаалахыг боловсруулж байна. Дээрээс үү одоо эдийн засгийн газрыг хийсэн хэрэг сайн байна. Тэгвэл манай амар шокнд орсон байхгүй. Яг л манай ч өөрөө евро 9 долларыг авсан байсан шүү дээ. Тэгээд Америкийн манай инженерүүд хэлсэн байхгүй. Та нар ямар хогийн байна те? Та нар Европын хэрэглэгч биш манай хэрэглэгч болооч манай бооллооч яг шоочсон байхгүй. Тэр улсын стандарт гэсэн тэр улсын колоч гарах байхгүй. Одоо евро 9 доллараар Герман бүгдийг колочлоо те? Европын ядууруулаад өөрөө Герман хайчаад байсан бусдын давхар байна. Энэ үгээд за та нар энэ хэрэглэгчийг Cost-Time, Anslab манай энэ одоо хүмүүнлэгийн хүн төрөлхтний одоо иргэжсэн энэ ажлын зарчсан нийгмээс хамгаалах цаг нь болсон гэдэг Америкийн доктор Вайбресүүд бослоо гаргал үүний хайрсан гэдэг энэ залуугаар бамбар хийгээд ингээд баримтгаа цацаад байгаа. Энийг Обама спонсорлох юм гэж байна. Обама усны нууц эсэгээ. Обама гарч ирснээс хойш арчил Америкийн багш тэгээд байгаа 2600 оноос Америк арчил амхууч гэж ярьж байгаа. Би энэ ямар баримтыг үзээд тийм бол энд бол Америкт хизээж арчил байгаагүй гэж ярьж байгаа. Тэгэхээр ямар онцоор ямар гацаар арчил байгуулах гэдэг одоо миний нууцны сарамж гэдэг одоо хичээлээр та нар харах байхгүй. Энэ 30% 40% юу юм гэхээр намайг аймагт байхад 2004 оны шиг юм гэж харахад хүн амын 40% саналаа өгөөд 60% ажлаас татгалцсан. Америкт гэсэн чинь 70% татгалцсан. Тэгээс одоо энэ бүр ингээд багсаад баг 90% ажлаас татгалцсан саналаа өгөхгүй байхгүй. Тэгээд ингээд яагаад асуухгүй та нар яагаад өгөхгүй гэдэг инженерүүд өөрсдөө зааж байна. Нөгөө энэ аль нь гарсан яаж байхгүй бодлоо. Популист бодлогчуд гэж байна. Тэгээ популизм гэж юу гэхээр арчил хийсэн нэг демокраси гэдэг тэрийг популизм гэдэг байна. За тэгэхээр тайлбар биш тайван заяа энэ саналыг амар өгч байгаа байхгүй. Гүр Америкт суудаг тайлбар ойлгоод онцгой очиж өгчөөд буцаж байна. Яагаад гэсэн чинь тийм чирмэлийн яруу өнгөрөө гэдэг нь улаан одоо тэрний нам гэдэг ногоон тийм нам ягаан өнгөрнийг сонгохгүй тэр нь болохоор арчсан заслаас татгалзах гэдэг сонголт юм. Тэрийг өгөх гэж оюутнууд Америкээс тийм Орсын хүмүүсээс ирж штэ. Тэгэхээр дэлхийн нийтээр арчсан заслаас татгалзаж байна. Ялангуяа арчсан Америк яагаад гэвэл дэлгэрч байгаа байхгүй. Гэхдээ бид нар арчлаас татгалзаж гэсэн үг биш байхгүй.
Ардчилсан засаг өөрөө ардчлалыг байгуулах боломжгүй байна. Яаж байгуулах вэ гэж дэлхийн үнээр хайж сүүршиж шээ. Тэр утгаараа миний энэ итгэл ялсан байхгүй тийм. Ардчлалыг байгуулах дөрвийг харж ирсэн байна. Наад үгийн ихний орон, ихний гэрээний түүхэн байсан, ихний хүн модон шанийн байсан байхгүй. Тэгээд саний энэ баримтлалыг үзэх юм бол энэ одоо Америкийн төр ямар ч зүйл болж ажиллах бүгдийг шийддэг болсон гэж яриад байна л да. Тэгэхээр энэ нөхөрийн хийснээс эсрэг юм бас ийм каноныг байдаг. 50 жилийн өмнө хүчтэй байсан байгаа. Тэгээд 50 жилийн өмнө байсан ерөнхийлөгч хүн хэлсэн байлаа. Америкийн хэлж насаараа ажиллахуудын дарамт байсан. Тэгээд тэрнээ харамсаж өгөхөөс өмнө хэлсэн юм. Тэгээд дарамт байхгүй алуулж энэ бид ерөнхийлөгч нь алуулсан 3 удаагийн халахаас зогтож чадсан дөрөвчлөгийг алуулсан. Тэгээд энэ хэрэг татварсан бол алуулсан болохоор би тэдний гар дээр ажилласан гэж үзэж ширээ. Тэрнээ харамсаж өгсөн байна. Тэгээд энэ арчсан засаг бол Kingdom of Money мөнгөний хаан засаг шүү, хүн төрөлхтний хаан засаг биш шүү гэж хэлээд өгсөн. Henry Ford болохоор Death to Colonize гэдэг онцлог гаргасан гэдэг Ford яагаад юм шүү. Тэгэхээр энэ хүчс өөрөө тийм юу байсан бас мах хийсэн. Осоо хүн арч хараад ирсэн, Монголд ирэхээр тэр цацаж явж ирсэн. Тэгэхээр энэ хүний гарах хийсэн үг өнөөдөр Герман хийж үзэж байгаа байхгүй. Хятад бас одоо колоничлын тулд өрөнд оруулсан онцлогтой. Тэгэхээр Германчууд яаж юм гэхээр чөлөө төрөлсдөнөр ороод ирэх чинь бусад улсуудын хөл гарын хүлээн авчих гэсэн үг байхгүй. Европын холбооноос өмнө Европт Германы техникаас өөрсдөө хамгаалдаг байсан Италиас. Тэрийг аваа хийчихээ Италиудын хөл гарын гэж хүлчээ. Чөлөө төрөлсдөнөр бүх юм шахаад тэднийг ажилгүй болгоч. Тэгээд зээл өгдөг байхгүй. Тэр чинь ажил хийх хүмүүс зээл нь яаж ирэх юм? Тэр нэг 10-20 жилийн дараа тэр чинь газраа өгөх санагдах байхгүй. Тэгээд тэр дахин үгсээ алаа хийчихсэн үү бороо. Тэгээд Европт Герман улс болсон. Одоо хэрэгэд хэлж чинь өөрөө төлж чадахгүй. Чөлөө төрөлсдөөний ондор тэр чинь давхархаас өөр аргагүй болчихдог байхгүй. Азийн жижиг улс чинь Германаар хоёр ч улсууд тийм. Ерөөсөө дэлхийн хэрэглэж болно гэсэн юм санаж байхгүй. Тэнгууд зээл өгöж байгаа хэрэглэж рүү хайдаг. Тэгсээр бол хэрэглэж чинь газар авлаа шүү дээ. Монгол ч гэсэн бид нар чөлөө төрөлсдөөний зөвшөөрөл гэдэг чинь бид нар хөл гараа